амьдрал гайхалтай баян. Тоотомшгүй содон учраас гайхамшигар дүүрэн энэ хорвоод ёстой л хүний төлөө төрсөн хүндээ гэж дуу алдах хүмүүс цөмгүй байдаг. Бусдын төлөө энэ амьдралаа зориулаарай хэмээн бурхан цаанаас нь зохицуулсан юм шиг. Тийм л хүмүүсийн нэг нь Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо Монгол номын сан гүйцэтгэн байгуулагч Бэг Цүрэнгийн ган инх баяр. 2003 оны 1 сард тэд гэр бүлээрээ Америкт иржээ. Хэдхэн жил болоод явна гэж төлөвлөж байсан ч хүүхдүүд нь томрон хичээл сургуулийн мөрхөөж санснаар болсонгүй өдий хүрчээ. Кинон дээр харж байсан Америк орн бодит байдал дээр өөр байлаа. Их л тийм анх ирж байхад тэр үе ч өөрөө бас сайхан байсан юм уу да. Их л амар амгалан, их нам гүм тайван яг тийм л газар санагдсан. Хүмүүс нь хайцсан юм бэ гэж бид нар айгүйх тэгж боддог гэсэн. Яг л нэг дэлгүүр хоршоо ч юм уу, яг нэг үүсгийн төв те тийм газар л очихгүй хүмүүс ерөөсөө нөгөө манай монголч хүүхдүүд нь гадаанаа шагналдаал тоглоол те ямар гоё байдаг лээ те. Тэрийг хөглд юм билэ. Хөө энэ хүүхдүүд нь хайцсан. Яагаад гарч ирсэн? Яагаад гадаа тоглолтгоо ингээл те. Манай нөхөрхтөр бол ярьдэн шүү дээ. Монголд байсан бол ер нь тэгж яваа да, ингэж яваа да гэл. Манай хүн бол ер нь айгүй тийм надад юу гэдгийг их оронч гэдэг юм уу те айгуу тийм ер нь Монгол ирчүүд дийлэнх нь тийм бах ер нь л нутаг орноо ээж аваа те маш их ярьдаг ер нь ирснийхээ дараа манай хүн бол 10 жил болоод явна гэсэн тооцоотой анх ирсэн шүү дээ тэгэнгүүт 10 жил болсон чинь нөгөө хүүхдүүд нь томроод хүүхд жугтгаргаа хүнтэй суугаа те зарим нь сургууль соёлоо төгсөөгөө байна гэл ингээд инхээр яг тэр юугаар буцаад явна гэж бол хэцүү юм бэлээ тэгээд ажаалахад эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс бол харьцангуй гайгүй. Яагаад гэвэл хэдэн хүүхэд нь байж, хань ижил нь байж, орон гэр нь байж, тэгэхэд эмэгтэй хүн бол гайгүй. Эрэгтэй хүн бол ер нь их нутгаа санаг юм байлээ гэж би бодсон. Багийн дайчин ган их хоёр Америкт ирсний дараа зүгээр суусангүй. Хүүхдүүдийн хичээл сургууль, ажил, ар гэр гэд шинэ орчин дасах гэж нэлээд зүтгэж. Монголчуудынхаа зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцохын хажуугаар олон сайхан ажлууд санаачсны нэг нь Монгол номын сан юм. Монгол номын сангаас санаачлан явуулдаг утгын чимэг наадмыг 15 жил, хүүхдийн гэгийн хүсэл шүлгийн наадмыг 9 жил тасралтгүй зохион байгуулж, их сайхан монгол хэлнийхин яруу тансгийг өвлүүлэн дэлгэрүүлж яваа гав ятан. За 2003 оны 1 сард ирээд тэрнээс хойш хувийн болоо хувьсгалын түмэн жим хийж явсан. Завгуул явлаа. Завгуул өдөр хоногийг өнгөрөөж исэн. Өнөөдөр эргээ харахад 22 жил болчихжээ. Тэгэхэд надад бол тийг санагдахгүй байна. Анх ирээд ирснийхээ дараа жил 2004 онд Америкт монголчуудын сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн болсон. Тэрэнд Лос Анжелес хоттой баг бүрдүүлээд тэгээ бид нэр ороод тэр жилийн тэмцээнээс мөнгөн медаль авч хамгийн анхны тэмцээн гурван гараад хэлсэн Америкт. Тэрнээс хойш ер нь спорт бол ер нь волейбол, сагсан бөмбөг, чирээний теннисийн тэмцээнд бас орж ирлээ. Хөлбөмбөгийн тэмцээн болно гэхээр хоёр хүүгээ баг болдод найзтайгаа нийлээд бас ингээ хөлбөмбөгийн тэмцээнд явж байлаа. Ном бол ер нь гэрт нэлээд байдаг. Өөртөө эрэхтэй хэдэн номтой ирсэн. Дараа нь найз нөхд ах トゥ одоо ингээл хүмүүс ирэхэд араас дандаа ном явуулдаг гэсэн. Нөгөө номнууд маань гэрт хураагдаад овоо болцсон. Тэгээ тэр монгол номнуудаа яах вүлээ? Нэгдүгээрт буцаагаад Монгол явуулна гэж байхгүй тийм ээ. Гэртээ хадгалаад байна гэж байхгүй. Энийг хүнд хүргэмээр нь хүмүүст өгч уншуулмаар байна. Энийг яах вэ гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал өөр оронд очиод ингээд байхын бас нэг жоохон асуудалтай тал нь хүүхдүүд маань ер нь энд төрж өсөж байгаа энэ өөр хүүхдүүд бага насныхаа маань эхлээ мартна гэсэн нэг асуудал гарч ирдэг. Энэ бол айгүй төгшөөртэй санагдсан. Хоёрдугаар хүний газар зовлон жаргал маш их байдаг. Хүн ер нь хайртай хүмүүсээ алдах, их орноо санах, тийм ээ. Тэр бүгдэд хүн маш их хямардаг. Тийм болохоор тэрнээс ч ангижруулах юм чи бас ном шүү дээ. Тийм учраас гоё ном уншаа, тайвширлыг аваад, өшөө ирч хүч аваад, тийм ээ. Уран зориг аваад. Тийм шалтгаануудын улмаас ер нь манай нөхөрхтөр ярьж байгаад хоёул ер нь Монгол номын сан байгуулвал яасан гэж яриа. Тэгээд бит хоёр ер нь номын сангаа 2009 оны 2 сарын 22-ны өдөр анх байгуулж ирсэн. Тэгэл хамгийн анх номын сан байгуулсан өдрөө CIU гэх те California International University гэх
тэдний захирал нь Солонгос хүн байсан. Тэнд манай нэг монгол хүн ажилладаг байсан. Тэндээ бид нар нэг үрийг нь аваад тэгээ бид нар тэнд арга хэмжээг хийсэн. Арга хэмжээгээ хийгээд номынхаа санг нээлээ. За номын сангийнхаа нээлтийг хийлээ гэдэг ингэнгүүтээ бид нар яасан гэхээр ер нь зүгээр номын сан гээд ингээ байгаад хүмүүс ном уншуулад ингээ байгаад хаар их тийм дотмог санагдсан. Тэгээ яах вэ гэж ярьж байгаад ерөөсөө богино өгүүлбэрийн уран уншлагын уралдаа хийчих. Тэгээд маш зоригтойгоор утгын чимэг гэсэн нэр өгсөн байдгийг. Хүүхдийн гэгээн хүсэл наадам маань шүлгийн одоо уралдаа маань бас Лос Анжелес хотын байтугай одоо Америкийн өөр олон хотуудын хүүхдүүдийг хүлээдэг наадам болчлаа л да. Миний санаж байгаагаар пандемикийн жиглүүдэд бусад бүх хотууд тэр байтугай Монголоос хүртэл мэдчилгээ ирүүлээд өөрхөн хүүхдүүд оролцож байсан. Хүүхдүүдийнхээ одоо шүлгийн тэмцээний хэрхэн анх санаачилсан бэ? Хүүхдийн шүлгийн тэмцээн нэлээд хойно ихэлсэн. Яг ихэнх үедээ бол бид нар энэ хүүхдүүд чинь монгол шүлэг уншихыг чадах болов уу болов гэж маш их эргэлзсэн. Тэгээд номын сангийнхаа 10 жилийн ажлын хүрээнд бид нэр ер нь хүүхдийн шүлгийн уралдаа хийх нь зөв юм байна гэд тэгээд анх гэгээ хүслээ хийж эхэлсэн. Ганаа ихтэй чинь 10 жилийн өмнө 14 он танилцчихсан. Илээгийн монголчуудад андахгүй олонний төлөө гэдэг. Илээд ер нь анх ирсэн хүмүүсийг ингээд урьдаг, уулздаг байгаа зүйлээрээ тий дэмжиж тусалдаг яг ийм л яг олонний төлөө хүн гэдэг нь үнэхээр бахархдаг. Тэгээд аливаа юмыг амар сэтгэлээсээ хийдэг хүн болгонд байхгүй. Ялангуяа энэ цаг үед байхгүй ховор чанар. Тэгээ бас нэг бахархдаг чанар нь болохоор тууштай. Одоо 10 хэдэн жилийн хугацаанд би ганагч ингээд ихэлсэн юм аа ингээд зогсоогоо дундаас нь орхиж байгаа юу ерөөсө хараагүй. За би Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг. Тэгээд Лос Анжелес хотын орчмын 191 хотын захиргааг ингээд нэгтгэсэн Калифорни өмнөд засгийн захиргаанд техник хилцээг ингээд ахлаад ажилладаг. Ажлынхаа хажуугаар би асан 3 хүүхдийн ээж. Тэгээд өмнө нь нөгөө Монголд багш байсан. Тийм болохоор энэ Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа гэр бүлүүд ялангуяа хүүхдийн боловсрол ирээдүйн төлөө ингээд сургалт зөвлөгөөг ингээд өгдөг. Энэ бүхнийг ингээд хийхэд ажлынхаа хажуугаар хийхэд хамгийн тусдын болдог хүний нэг бол дэмждэг хүн бол ганаагч минь байгаа. Ганаа эгч маань болохоор ингээд зөвхөн элээд амьдарч байгаа хүмүүсийн төлөө биш яг зүгээр аялаар ирж байгаа аав ээж те хүн болгоныг одоо ингээд хүлээж авч ингээд сайхан хүлээж авдаг юм удамжлалтай. Тэгээд миний нэг дур хөгжилтэй ч юм уу бас ингээд ганаагч хайрцны дурсамж нь одоо санаанд орж ийн. Энэ болохоор нөгөө цагаан сараар яг өмнөхөн ганаагч маань яаралтай хаалганд орсон. Тэгээд шинэ жил хийхгүй дээ, цагаан сар хийхгүй дээ гэж бодож идэл аль хэдийн бууз мууза хийгээд хэдийдээ амжуулсан тий цагаан сараа яг хийдгээр хийгээл эхэлж байгаа бүр ингээд гайхалтай. Монгол үндэсний баяр болох наадам цагаан сар зэрэг тэрээр маш их ач холбогдол өгдөг. Цагаан сар зориулсан Монгол барааны үсэлэн худалдааг 15 дахь жилдээ зохион байгуулсан. Бид л үр ачтаа зааж зөвлөж өгүүлэхгүй бол болохгүй. Аливаа үндэсний хамгийн гол зүйл бол хэл соёл шүү дээ гэж тэрээр үргэлж бусдад захидаг. Цагаан сарын хувьд гэх юм бол бид нар л хийхгүй бол өөр хин хийх хэвдэр гэж би боддог. Яагаад гэвэл эн чинь Монгол түмний бас нэг бахархалт баяр. Цагаан сар наадам хоёр бол ер нь Монгол хүмүүсийн үндэсний бахархал одоо бүр юу гэж ярьдаг штэ тий одоо омогшил тийм ээ одоо хамаг ямиг мань тээсэн баяр шүү дээ тийм ээ энийг бол яг зарим хүмүүс жоохон буруугаар ойлгоод мушкад янзаар ярьдаг юм байдаг. Гэхдээ би хизээч тэгж боддгоо яагаад гэвэл би өөрөө өвөө эмээдэр өссөн хар багаасаа би цагаан сар хийж өссөн хүүхэд. Тийм учраас би цагаан сарын баярыг бодвол байнга хийдэг. Энийг хийхдээ би маш баяртайгаар хийдэг. Үнэхээр дуртай хийдэг. Яагаад гэвэл бүтэн жил уулзаагүй хүмүүс хүртэл ирдэг, зориод ирдэг. Ахтайгаа залгыг, ихтэйгээ залгыг. Энэ бол биднэрт нэг өөр хүүхдээ тий хамаатан садна хүлээж байгаа юм шиг хүлээдэг баяр байхгүй юу? Тийм учраас би энэ дээр дуртай, энэ дээр ач холбогдол өгч бэлддэг. Түүний багнаас Төв аймагт өнгөрчээ. Яг л тэр үеийн хөдөөний хүүхдүүдийн адилаар хураг ишгтэй тоглон эми өвөөдөө туслан бүх хил ажлыг амжуулна. Сурлага, урлаг спорт гэд ёстой л тэр үеийнхний хэлгээр нийгмийн идэвхтэй
лайлагч охин байж. За би болохоор аюур зааны Бэгцүрэн гэдэг хүний 4 дахь охин болон төрсөн. Би ч ээж аваасаа долуулаа юм байна. Би голынх нь. Би чинь дээрээ 2 эгчтэй 1 ахтай, доороо 2 эрэгтэй дүү, 1 эмэгтэй дүүтэй. Ийм баян хүн. Миний аавын аав нь аюур зан гэдэг. Завхан аймгийн Нөмөрг сумын хүн. Манай аав тэнд төрсөн. Манай эмээг Баяжид гэдэг байсан. Манай ээж болохоор Сүхбаатарын Онгон сумын хүн байгаа. Манай ээж аваар хоёулаа багш мэргэжтэй хүмүүс. Сүүлдээ аав маань сум нэгдлийн дарга, сумын намын хороо, намын үрийн дарга. Тэгээд Төв аймгийн Баянчанман сумын хөдөө аж ахуйн тэмсийн орлох захирал, сумын өдөртний хорон дарга зэрэг ажлуудыг хийж байгаа тэтгэвртэй гарсан. Их тийм олон нийтийн ажил хийдэг, сайхан дуулдаг, хөгжим тоглодог. Манай ээж бүжгэлдэг, нугарчдаг ийм хүмүүс байсан. Тэгээ биднийг бол ер нь багаас нь маш их тийм номон дуртай болгож өсгсөн юм да. Миний бага нас бол аавынхаа ээж аав дээр одоо өвөө эмээ дээр өссөн байгаа. Миний одоо өссөн газар бол Төв аймгийн Баянчанман сум. Тэнд манай өвөө эмээ хоёр байсан. Миний бага нас би ерөн зөвөр мэдэхгүй яг ингээл өөрөө ухаан ороод одоо ингээл юм мэддэг болсон байхад би эмээ өвөө дээр байсан. Тэгэл эмээ өвөө дээр ерөөсөө яг л хөдөөний хүүхдүүдийн адил хураг ишиг хариулна, үнэний эвлэг саана, өрөм таргаа хийн, морь услна, хонио хариулна, өвөөтөгөө гişүү түүдэг. Тийм л хүүхд байсан да. Намайг 3 дугаар ангид байхад манай аав намын дээд сургуульд өгсөд Төв аймгийн намын хороонд хуваарлагдаад манайх тийш нүүсэн. Тэгээд Төв аймагт очиод би тэндээ 10 дугаар анги төгслөө Төв аймагт байсан. Төв аймгийн 1-р 10 жилиг төгссөн. Хүүхд байхдаа ер нь их хөдөлгөөнтэй 4-5 дугаар ангиас эхлээл хөнгө атлетикийн тэмцээнд гүйдэг байлаа, уртад хараадаг байлаа, өндөрт хараадаг байлаа. Сүүлдээ хөнгө атлетикаар манай алаг толгой Эрдэнэ Вилэг гээд багш маань хөнгө атлетикт аваад 800, 1500 м яг дундын зайд би гүйдэг байсан. Тэгээ сүүлдээ хөнгө атлетика орхиод Гаал Хавгсүрэн гээд манай багш одоо Төв аймгийн Төвд амьдран суугаа гаа багш дээр очиж сагсан бөмбөг хэмээх энэ спортын анхны авсгийг заалгаж исэн. Тэгээд ер нь спорттой тэгэл холбогдсон да. Тэгэл ерөөсөө сагсан бөмбөг тоглоно. Тэмцээн уралдаанд оролцсон. Сургууль дээр бол байнгын нэг тийм одоо нэг үүрэгтэй ажил хариуцсан. Сурагчдын бүлэгмийн зөвлөлийн дарга, ангийн дарга одоо юу ч гэдэг үлээдэ тийм юмнууд маш их хийдэг байсан. Тэгээд би 6 дугаар ангиас аймгийн соёлын ордонд бүжгийн дугууланд явж гисэн. Тэгээ бүжгийн дугууландаа явцдаг. Зааланд очиод секс дугууландаа орчдөг. Ерөөсөө л нэг тиймэрхүү хүүхд гүйж явсан. Манайх бүжгийн хамтлагтай Мантах гэдэг сайн багш байсан. Бүжгийн хамтлаг маань пенер сурагчдын урлагийн үзлэгээс алтан медаль авч исэн бид нэр. Аав маань ч гэсэн, ээж маань ч гэсэн ер нь хүний төлөө хүмүүс байсан. Баянчанман сумынхан, Төв аймгийнхан, манай аавын өндөр ширээд сумд манай аав намын дарга хийдэг гэсэн өндөр ширээд сумынхан. Ер нь хүмүүс маань айгуу сайн мэддэг. Бэгцүрэн даргын улаан хүүхэн багш өгч юм уу гэх. Би тэрүүгээр маш их бахархаж явдаг. Ээж аавынхаа нэрийг сэвтүүлэхгүймсэн гэж би өөрөө айгуу хичээж явдаг. Аав ээж маань ч тэр эмээ өвөө маань ч тэр ерөөсөө түмэнд тустай яв. Түмний төлөө те ер нь хүнд хизээч битгий муу юм хийгээрээ ажил хийвэл яг хийгээ тэрийгэ барьж аваад дуусгаарай. Хүнд тусалж чадвал тусалж чадахгүй бол хүнд гай болохгүй амьдр. Манай ээж аав ер нь эмээ өвөө минь тийм сургаал хэлдэг байсан да. Тэгээд нэг хилээд бид нарыг хүмүүжүүлээд байхаас илүү тэд нар маань өөрсдөө
маш их үлгэрлдэг байж л те. Одоо ингээд бодож байхад Хөдөө хурга ишгээ хариулаад явж байхад дээгүр нисч буй онгоцыг харан хамгийн гоё ажил хэмээн бяцхан ухаандаа бодож том болоод онгоцны л жолооч болно гэж өөртөө зорилго тавьсан гэдэг. би онгоцны эсгэгч болно гэж боддог байсан. Яагаад тэгэхээр хөдөөний хүмүүс гадаа тоглоол гүйж явдагт ингээд дээшээ хөх тэнгэрд утаа сунаглаад онгоц явж идэг. За энэ онгоцыг чи нэг барьдаг хүн байгаа. Онгоцны жолооч болно. Би онгоцны эсгэгч болно гэж жоохон том болсон хойно бол. Тэгээ тэр хүсэл мөрөөдөлмөр нь явсараа байгаад би 10 жил байхдаа манай дээр шүхрийн курс нэгдэнгүүт шүхрийн курст орсон. Яагаад тэгсэн гэхээр одоо бодож байгаа тэр байлдаантай кино үзэл нөгөө онгоцоо барайл явж байсан чи онгоцсон сүрэхт нөгөө шүхрээ дэлгэж яагаад онгоцоос бууж исэн. Тэгэхээр онгоц барьдаг хүн бол заавал шүхрээр буудаг байх хэрэгтэй гэж бодож исэн юм шиг байгаа. Тэгээ би шүхрийн курс төгсөж исэн. Ер нь онгоцны ихч болно гэсэн бодолтой байсан. Түүний багын найзыг Лувсан Дашин их цэцэг гин. Алдар нийгэмлэг тамирчнаа цуг ажилласан хоёр насан турштай холбоотой сайхан найзууд. Одоо Булган аймгийн Худаг өндөр суманд ирээдүйн волейболын тамирчтай бэлтгэсээр л яваа. Ганайч Монголын ардын армийн алдар нийгэмлэгт анх сагсан бөмбөгийн тамирчин ахлагчаар орж хотын аваргаар хөрөл, улсын аварга шалруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, бүх ард түмний 7-р спартакиадад волейболын багт тоглож хөрөл медаль авч, армийн спортын гараагаан эхэлж байжээ. Ардын армийн 150-р ангид буудлын тренажерын багш хийж байсан эдгээр он жилүүд надад цаг барих, хэлсэндээ байх, тууштай зан чанарыг суулгаж өгсөн гэж талархан бодож явдаг даа гэж тэрээр хэлж байлаа. Тэр цагт хамт бэлтгэл хийж байсан олон сайхан нэртэй тамирчид, найз нөхөд, багш дасгалжуулагчдаараа үргэлж бахархаж явдаг гэж тэрээр дурсан. Ер нь тогложгүй чарайж яваад ингээд явж байхдаа волейболын багш дасгалжуулагч анги төгссөн. Тэр бол тоглож ихэнхдээ тогложгүй чарайж яваад тэр цаг маань өнгөрсөн. Бүр сүүлд 2000 онд ер нь хүн гэж амтан чи ерөөсөө хууль дүрмөө мэдэхгүй бол ер нь болохгүй юм байна гэж бодоод тэгээд хуулийн сургуульд орсон. Тэгээд ичнэгээр хуулийн сургуулаа төгссөн. Тэр цаг бол яг ингээд нэг нас тогтцсон, яг нэг юм сурах хэрэгтэй юм байна штэ гэдгээ ойлгоцсон. Тэгээ ер нь ичнэгийнхэн чинь дандаа л ажиллаж байгаад орж ирсэн хүмүүс байдаг те. Их тийм сайхан найз нөхдөдтэй гоё үе өнгөрсөн. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд их нутгаа санан монгол хэл соёлынхоо яруу тансгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын төлөө нэгдэж 2011 онд анхны тулга уран үгсийн чуулган зохион байгуулагджээ. 2014 онд тулга наадам Лос Анжелес хотод зохион байгуулагдахаар болоход олон жил дотроо бодож явсан амьд хөгжмийн дайын хамтлага тэрээр найзуудын хамт байгуулжээ. 2011 онд тулга наадам зохион байгуулагдаж эхэлсэн. Тэгээд манайх илээгээс бид нэр бүтэн баг явдаг байлаа. Тэгээд тулга наадмыг хамгийн анхны жилээс нь ахуулаад бид нэр Лос Анжелесийн Монгол номын сангийн нэрэмжид үзэгчдийн таашаал нийцсэн оролцогч гэсэн тийм шагналыг жил болгон өгдөг байсан. 2014 онд тулга наадмынхан манай хотод өөрийнхөө одоо тулга уруу гэсэн чуулганы хийхээ шийдвэрлсэн. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нэр ер нь ямар юмнууд хийх вэ? Яаж зохион байгуулах вэ гэж манайхаа ярилцаад тэгээд 2 сард нь өмнө нэлээ олон жил бодож явсан юм аа. Тэгээд 2 сард нь бид нэр одоо яриад ямар ч гэсэн даян хамтлагаа байгуулъя гэж зөвлөлдөөд тэгээд амьд хөгжмийн даян хамтлагийг бид нэр 2 сард нь зохион уулзалтаад хамтлаг маань одоо ингээд бэлтгэл сургалтад орсон. Тэгээд 2014 оны 8 сард бид нэр анхныхаа тоглолтыг хийж даян хамтлаг маань тулга уруу өсгөн чуулганы үйл ажиллагаанд оролцсон юм да. Тэгээ энэ арга хэмжээнд дээрээс манай тулгын дараа жилийнхээ тулгын арга хэмжээнд дээр даян хамтлагийг ураад ингээд даян хамтлаг маань Дэнүрт очиж тоглосон. Дараа нь одоо Сиэтлд очиж тоглосон, Ютад очисон, Сан Францискод очисон. Нэгэн сүүлдээ манай галаг явахаас өмнө бид нэр Вашингтон ДС-д тулга наадам хийхэд манай даян хамтлагийнхан Вашингтон ДС-д очиж бас тоглосон. Ингээд бид нэр цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм аа. Өнгөрсөн оны 10 сарын 20-нд бид нэр даян хамтлагийнхаа 10 жилийн ойг
амжилттай зохион байгуулсан. Манай хэд тоглолтгоороо тоглоод бид нар тэр аянд нь дуулдгаараа дуулж, бүжгэл дээрээ бүжгэлсээр өнөөдрийг хүрсэн. Түүний амьдралд эндүү баялаг, ариун их дурсамжаар дүүрэн хүн ганц олдох насандаа бүгдийг амжуулж хийж бүтээх хэрэгтэй гэж ган их баяр хэлж байлаа. Бидний харж байгаа энэ сайшаал шагналт гэрчлэгээ одон медаль бол ердөө нэг хэсэг нь. Үүний цаана олон үйл явдлын гэрч болсон үнэмлэх зөндөө бий. Алдарт их, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Олимпийн хорооны шагнал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шилдэг эмэгтэй, Монголын зохиолчдын эвлэлийн утга зохиолын төлөө хүндэт шагнал, армийн онц бодогч, саксон бөмбөгийн спортын эдэд мастер, волейболын спортын мастер, Лос Анжелес хотын захиргааны шагнал, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джо Байдены нэрэмжит олон нийтийн төлөө шагнал зэрэг түүний эдэх зүтгэлийг үнэлсэн олон харин тэмдэгт энд байна. Мөн 2013 онд Чикаго хотноо зохион байгуулагдсан Монгол эмэгтэйчүүдийн чуулганд оролцож боловсролын салбарын гайхамшигт эмэгтэй шагнал авч байж. Өнгөрөх 2024 онд түнд Монгол Улсын засгийн газар алтан гадас одон хүртээсэн юм. Маш сайхан хоол хийгээд гэр бүлээрээ ширээ тойроод хоолоо идээд найз нөхдөд цуглуулаад ч гэсэн бөөнөрөө гоё хоол идэж уугаад санаа оноогоо ярилцаа хүүхдүүдтэйгээ сайхан тоглож инээж өхрөөд ингээд байх бол миний хамгийн дуртай юм. Ууланд гарах, өндөр уулан дээр гарах би маш их дуртай. Өндөр дээрээс бүх юмыг тойлдоод алган дээрээ тавьсан юм шиг хараад маш их юм бодож суух дуртай. Өнгөрсөн одоо ирээдүй хүнд чинь бодох юм түн бом байгаа. За тэгээ гэртээ яг үнэндээ ингээд нэг жоохон тийм хийцэрсэн гээрсэн үедээ миний хийх дуртай юм бол ном унших. Зарим номыг бол уншаад би бүр ертөнцөөс тасраад яг тэр номон дотор ороод байх бол миний энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай юм байдаг шүү бас. Ган их хоёрын гэр бүл бүгдээрээ тамирчид. Хаана ямар тэмцээн уралдаан болно түнд очиж дэмжин бас оролцсон. Түүний хүүхдүүд нь волейболын дугуйлан хичээлүүлж олон монгол хүүхдүүд энэ спортод дурлан эхнээсээ амжилт гаргаж байна. Энэ тэмцээн болохоор энэ жил анх удаага болж байна. Хүүхдүүдийнхээ дунд. Бид нар бол зүгээр гадаа парк дээр бол янз бүрийн тэмцээнд хийдэг байсан. Өнөөдрийн хувьд болохоор ингээ бүтэн заалаар рентлээд тийм ээ. Ингээ хүүхдүүдгээ тэмцээн хийсэн. Энэ оролцож байгаа хүүхдүүд болохоор эрэгтэй 6, эмэгтэй 6 бол оролцсон. Маш тийм өргөн дэлгэр гоё тэмцээн боллоо. Ээж аав нар болон хүүхдүүд маш өндөр сэтгэлтэй байгаа. Тэгээд манай хүүхдүүдийн Next Generation спорт клубын цуг дэмжин оролцсон. Тийм сайхан тэмцээн болж өндөрлөө. Манай хоёр том хүү болохоор хоёулаа волейболын спортын мастер. Бидний одоо бөөнөрөө ингээд тоглоно. Бөөнөрөө нэг спорт сонирхон тий. Спорт сонирхоод бөөндөө ингээд идэх гэр бүлээрээ явна. Очоод бөөнөрөө үзнэ. Ярих сэдв маань нэг, үүсэх юм маань нэг тийм ээ. Тийм болохоор одоо гэр бүлийн мөр амьсгалч гэсэн бидний ярих сэдв ч гэсэн нэг байдаг болохоор маш тийм гоё халуун дулаан байдаг. За манай ганаагч бол үнэхээр нас бол зүгээр тоо гэдэг үгний бол хамгийн том жишээ байгаа. Тэгээд бид хоёр одоо бэлтгэл хийгээд 1 жил болж байна. Тэгэхээр би бол амьдралтаа хоёр нь бол яг ийм амар хатуужилтай тэгээд тууштай хүн ер нь харж байгаагүй. Ер нь хүмүүс асууад oh my god ямар мундаг юм бэ та хоёр ингээд их ээж хүү хоёр юм уу гэдээ бид хоёр оо тийм ээ л гээл тэгэл хэлчихвэл тэгэл хүмүүс вау гээл тэгэл явчихдаг. Яг миний дасгалын төрөл болохоор ерөөс нь бол хэр баргийн юм яг хийгээд авах зүйл баг нэг тийм амар амархан бол биш. Өөр нэг шууд хөрөмжнөр суугаад хийдгүү. Бид нар аль болгон одоо байгаа бие яаж ашиглах вэ те үсэрч харайж татаж түлхэж өөрийн жингээд одоо ингээд дацас сурж иж хүн илүү хүчрэх эрүүл байдаг. Тийм болохоор ганаагчиг бас жоохон ирэлцэж л байсан. Тэгэхээр ганаагчигээд бэкграундын сонссон чинь бүр мэрэгжлийн волейболчин, бүр улсын ингээд тамирчин байсан боо. Тэнгүүд шал өөр. Тэгээд сэтгүүн шал өөр. Би чадна. Би яагаад энэ чадахгүй юм гэсэн тийм өөргөө тийм амар хурцж өгдөг хүн юм уу? Ганаагч маань болохоор миний одоо хамгийн сайн шавьдын нэг нь байгаа. Ер нь бол насныхаа хувьд бол цорын ганц сайн шавь байгаа. Хайр газар ажиллаж амьдарч байхад хагцал үзэхэл хамгийн хэцүү. Монгол рууган очиж чадахгүй. Хайртай дотны хүмүүсээ сүүлийн замд нь үдэж чадахгүй. Тийм хүнд хэцүү үеүүдэд сайхан найз нөхдөл их дэм болдог. Бүр гансраа дэвэл номоо уншил тайлхарлыг авдаг даа гэж тэрээр хэлж байлаа. Энд багт чинь одоо манай нөхрийн ээж аав хоёр, манай ээж аав хоёр гэж 4 хөгшний дөрвөлнгийн алдсан. Чанга, үнэхээр чанга. Хайчих үлээ те.
Тэгээд тийм байхад ер нь юу тус болдгоо гэхээр энэ олон найз нөхөд ах дүү шиг болсон дүүнэр маань тий найз нөхдүүд маань эдгээр биднэрт маш их дэм болдог. Тэгээ бас нэг гоё юм нь юу гэхээр ерөөсөө хүн нэг тийм шаналсан, уйтгарсан үедээ яах вэ? Маш сайхан ном уншина. Ер нь номоо тэврээ твтгэж юм уу номоо тэврээ суухад бол маш их юмнаас ангижирдаг. Өөрийгөө маш их юмнаас чөлөөлдөг. Маш их тайвширлыг авдаг. Ерөөсөө л тэр номны югаар л аялал явцдаг шүү дээ ямар ч хүн те. Үнэхээр тэр чинь л бидний би өөрөө тийм таашаал авдаг учраас энэ залуучуудыг хүүхдүүдийг энд байгаа уйтгарсан, гуйсан те баярлсан, хөөрсөн ямар ч хүн байж болж шүү дээ. Гой ном уншаач та нар энд ороод энэний те сайхныг мэдрээч гэж аягүй хэлдэг. Зүгээр ингээд бодоход харьцангуй бурхан тэнгэр ээж аав маань хорвоо дэлхийн надад бол аягүй тийм сайхан амар амгалан, сайхан тайван гэр бүл хань ижил үр хүүхэд ингээд заяасанд би үнэхээр талархаж явдаг. Мэдээж хүний амьдралд хэцүү үед бол байгаа. Надад бол яг бодоход хамгийн хүнд үе бол эмээ өвөг алдсан үе юм уу да. Эмээ өвөө маань бол намайг арай бага байхад 7 дугаар ангид тахт өнгөрсөн. Би яг 10 төгсөж явах жилдээ эмээг алдсан. Тэгэд эмээг алдна гэдэг чинь ерөөсөө л ээж аваа алдснаас илүү надад аягүй хүнд тусч исэн. Хар багасаа л цуг байсан тийм. Миний амьдралын бүх юмыг заа сургасан. Эмээ дээр байж би маш их ажил сурсан. Үнэ масаа сурсан, тараг өрмөө цагсаачдаг, таргаа бүрчдэг. Тэр байтугай би хоньныхоо гисийг би хүүхдтэй арилгаа сурсан. Энэ бол эмээг юм л ач. Миний амьдралын одоо явж байгаа амьдралын маань гол эмээг ноён нурууг эмээ маань босгож өгсөн гэж би одоо хүртэл залбирэн бодож явдаг. Лос Анжелес хот өдөөгийн Америкийн нэгдсэн улсын монголчуудын дунд зохион байгуулагдж буй уралдаан, тэмцээн бүхий л арга хэмжээнд өөрөө болон гэр бүлээрээ оролцсон. Мөн зохион байгуулна. Өнгөрсөн жилүүдэд богино өгүүлийн уран ууршлагын утгын чимэг наадмыг тасралтгүй 15 жил, хүүхдийн гэгийн хүсэл шүлгийн уралдааныг 9 жил тасралтгүй зохион байгуулсан. 2023 онд Лос Анжелес хотноо Америкийн монголчуудын ахмадын саксон бөмбөгийн тэмцээнийг маш амжилттай зохион байгуулсан манлайлагч дайчин эмэгтэй. Энэ бүх хийж буй ажилд дэмжин тусалдаг сайхан хань, үр хүүхэд, Лос Анжелес хотын үе үеийн холбооны гишүүд, тэргүүлэгчид, бизнес эрхлэгчид, ах дүү, найз, хамтран зүтгэдэг бүхий л хүмүүсийн хамтын хүчин зүтгэж тэрээр онцолж байлаа. Сайхан хүмүүсээр өргөж хүрээлүүлдэг азтай хувь тавиландаа ган их хоёр талархаж явдаг. Хүний дэд болсон эмээ өвөө, аав ээж, хань, үр хүүхэд, олон сайхан найзууд гээд түүний насны ханиг гунгаагийн алтан хуйг гин. Зохиолч Мамгайн газар шороо романы шилийн сайнэр хангай базрын дүрийг дэлгэцэнд мөхөөсөн аатай, азтай, халахын сайхан юндэн гөөгөө нарын нэг. За манай хоёроо бид хоёр чинь алдар нийгэмдэгт байхдаа хоёулаа танилцчихлаа. Манай хоёроо боксing тамирчин байсан. Би саксны тамирчин байсан. Тэгээ бид хоёр алдар нийгэмдэгт танилцаал гэр бүл болоод тэгээ одоо ингээд 4 хүүхэдтэй, 4 ачтай юм өнөр бүл болчиход байж энэ да. Одоо бид хоёр чинь гэрлээд хоёулаа батлуулаад ирэх жил 40 жил болох гэж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрд юм байна. Нөхрөөрөө бол ер нь зөвхөн тэр кинон тоглохоос биш амьдрал дээр ер нь зөвхөн бахархын манай хүнд маш их байдаг. Ер нь яг тууштай амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө маш их зүтгэж явсан. Төдийгөөс өдөө хүртэл биднийг бол юугаар дутаагаагүй өдөө хүртэл аваа явсан. Манай хүнд ер нь чадахгүй юм байдгүй шүү дээ. Бүхэл юмыг ер нь чадахта дундаас дээгүүр чаддаг. Ер нь юмны авьяастай. Жинхэнэ Монгол ир хүн дээ. Хүн ер нь гэр бүл болоод тэгээд үр хүүхдээ гаргахаар л маш их баярлдаг. Би том хүүгээ гаргаад маш их баярлсан. Хоёр дахь хүн маань төрсөн. Дараа нь охинтой болсон.
Тэгээ тэр сүүлд ээжийг өнгөрсний дараа 1 жилийн дараа би 40 гарсан хойно би Бакугаа гаргасан. Энэ тэр бол би хүүхэд байхад миний мөрөөдөл манай нөхрийн ч гэсэн мөрөөдөл байсан. Би тэр хоёулаа хүүхэд байхдаа 4 хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан юм билээ. Тэгээ хоёулаа хүний ерөөсөө ярьсан хэлсэн бүхэн биелдэг. Би тэрэнд бол 100% итгэдэг. Тэгээд том хүмүүс нь болохоор 16 настай Америкт ирсэн. Монголд байхдаа эрчим багт тоглож исэн Солонгоо хогш дээр. Тэгээ энд ирээд хай скул дээр бас тоглоод ер нь хай скул, коллежд нэлээд хөргөн тоглосон. Тэгээд 2011 онд байна уу да. Волейбол спортын мастер цал авсан. Метр 93 та юм залуу байгаа. 2 хүүхэдтэй их нэртэйгээ амьдардаг. Дараагийн хүн маань цог гэд энд ирэхдээ 9 настай ирсэн. Тэгээд бас ахыгаа дагаа волейбол тоглоод 14 онд волейболын спортын мастер болсон. Холбоон тоглогчоор тоглодог. Одоо энд хүүхдүүдэд волейбол заагаад ингээ явж байгаа тийм залуу байна. Бас 2 хөрхөн хүүтэй. Охин маань 7 настай. Дөнгөж нэгдүгээр ангид ороод тэгээд энд ирсэн. Тэгээд манай охин чинь нэг хэсэг волейбол тоглох гэж явах үтсэн юм аа. Тэгээд би жоохон ширүүлсэн өөрөө. Тэгээд охин өгч арай ингийн билээ штэ. Болий гэл ингээл тэгэл волейболоо болцсон. Тэгээд маш их гүйдэг байсан. Харуудтай маш их кросс гүйдэг. Энд ерөөсөө те хай скул тахта айгүйх гүйдэг байсан. Тэгээд одоо нөхөртөөгөө амьдарч байгаа. Тэгээ Баку маань өнгөрсөн жил хай скул төгссөн. Том ач маань 11 настай. 2 бага ач маань хоёулаа 8 настай. Тэгэл хүүхдүүд минь хөөрхөн том болж лээ. Өсч төрнөд. Ээж маань өнгөрөөд дараах нь би жирэмсэн болсон байсан. Тэгээд ер нь ээж маань өнгөрсний ойн дээр шахан Баку маань төрсөн. Хөгжилтэй юмуд бас их болдог байсан. Жохон нас тогтсон байсныг хэлэхэд 40 гараад би багыгаа гаргасан. Тэгээд их тийм сонирн байд юм билээ. Сонирн мэдрэмж байд юм байна. Тэгээ Баку маань хөөрхөн сургууль соёлоор явж байгаад одоо нэг 12 3 тагаас эхлээ волейбол тоглож эхэлсэн. Тэгээд хүүгээ дагаал тэмцээн авралдаан, клубын тоглолтууд, бэлтгэл гээл ер нь сүүлийн 7-8 жил шахам. Ёстой завгүй явсан. Тэгээ тэр бол маш гоё мэдрэмжүүд байт юм билээ. Манай Монголд чинь ингээд одоо хамгийн олон одоо бол биднийг байх үед нэг 2 сэтгэл зоодог байсан да. Тэгсэн чинь энд бол юу вэ? 200 эдэн сэтгэл зоогол том бүрийн конвеншн центр дотор те ингээл цаад зах нь харагдахгүйгээр л волейболын тэмцээн болдог. Тэгэл тэрийг үзээд тэрэнд орилоод ингээд хүүхдээ балиашиглаад заримдаа хожигдохоор түүл ингээл хожигдохгүй юу гэж гараал явна. Тэгснээ буцаж орж ирэл ингээрэ гэж орилоо тий. Тэр бол үнэхээр бас айгүй тийм хамгийн жаргалтай үеуд байлаа. Тэгээ хүмүүс маань өнгөрсөн жил миний түрүүчийн жил штэ миний үчи хай скул төгссөн. Тэгээд Eagle Rock High School-ийн түүхэнд бол ерөөсөө ийм тоглогч байгаагүй гэж ярьдаг. Дээрэс нь Eagle Rock High School бол ер нь түүхэндээ ингэж шигшээд гар тоглож үзээгүй. East Coast те ингээд аврагын төлөө тоглосон. Энэ бол бас энэ сургуулийн хувьд те миний хүүгийн нэр хүнд маш өндөр байсан. Дээрэс нь Америкийн одоо тэр хай скуулуудын хүүхдүүдийн ранкийг нөгөө нэг те гаргадаг ийм сайт байдаг. Тэрэн дээр миний хүү чинь одоо Eagle Rock High School, Los Angeles, California гэх те. Тэгэл Том Алтан хуйг гэл 830 хэдэн кейсээр Америкта нэгдүгürt орсон хай скуулийн хүүхдүүд дундаа. Энэ бол зөвхөн үнэхээр том амжилт байсан. Өөрөө бас нэг яг волейбол тоглодог хүний хувьд, ээж хүний хувьд бол энэ үнэхээр хүүгээрээ бахархахаар тийм сайхан үйл явдал болсон манай гэр бүлд. Ганаа ихч 7 хүүхдийн дундах том ихч Инх оюун, удаах ихч Орхон баяр, ах Ган хуйг, дүү Ган чимэг, Ган эрдэнэ, Ган баатар нар бүгдээрээ ажил мэргэжилдээ эзэн болж өнөр бүлийн тэргүүн боцгоосон байна. Би чинь тэгээ дээрээ 3 доороо 3 ах дүүтэй. Тэгээд 7 хүний голдох ном байгаа. Ах дүү нар гэдэг бол ер нь хүнд энэ амьдралын туршид олгогдсон маш том гоё бэлэг гэж би боддог. Ер нь аль ч тохиолдолд манайхан бол бие бинийгээ маш их хүндэлдэг. Бие биендээ маш их сэтгэлийн дэм өгдөг.
бие биенийхээ одоо тоомынхоо өгөнд бол дүүнер нь бүгд ордог. Ер нь нэг тийм дэгтэй айлын хүүхдүүд. Тийм ээж аав маань өвөө юм юм тэгээд өсөгцөн. Тэгэл яаж ийж ийн гэж нэг жоохон сэтгэлээр унах ч юм уу жоохон инглээ гэл тэгэхэд дорн сэргээгээл өгдөг манай эгч дүүнэр ах дүүнэр яриад өө минь дүү ингэхгүй шүү. Чи ингэ штэ чи чадна штэ чи ингэдэг штэ гэл те. Өө миний дүү чи өстө нэрэ уужимхан гэл ингээл ерөөсө чи наадахтай ерөөсө төртөхгүй штэ гэл. Маш их сэтгэлийн дэм өгдөг болохоор би бас тэднэртээ маш их баярлаж авдаг. Түүний хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэл, хийж буй ажлууд гээд үргэлж Монгол нутаг, Монгол хүний төлөө байдаг. Ар гэр, ажил амьдрал, үр хүүхдийн хажуугаар сайн дурын зүйл зохион байгуулах амаргүй. Гэхдээ л тэр нэг ч гэсэн хүүхэд монгол хэл соёлоо мэддэг. Нэг ч гэсэн монгол хүн сайхан амьдарч байвал баярлдаг. Ер нь залуу хүн бол насныхаа залуу дээр ерөөсөө юм тогтоодог тийм ээ. Энэ сайхан үе дээр юм сураад ав. Юу ч сурцсан эрдэм. Хэл ус уйл хэдий хэлж хамаагүй сур. Өшөө сонсох үзэх мэдх юм байв сайн үзэж мэдэж ав. Тэр чи хинч болох хүний тархинд орсон юм те. Эргээд хооштой нэг өдөр ч гэсэн хэрэг болно. Хизээд хэрэг болно. Тийм болохоор ер нь юм сураад авбал хичнээн сайхан. Ер нь их загнуулж байгаагүй шүү дээ. Би ер нь харьцангуй буруу юм хийдэггүй. Маш тийм хөдөлгөөнтэй мөртлөө одоо их ажилтай, гялалзуур юмаа хийчихдэг тийм хүүхдээсэн болохоор нэг загнуулах нь баг. Одоо бодоход миний хамгийн намайг загинсан хүн бол манай волейболын алдар нийгэмлэгийн дасгалжуулагч Дэмбэр цаахан ах маань юм да. Эхнэр нь хансрынгүй бид нар нэг баг тоглодог байсан. Дэмбэ ах маань яагаад санаанаас гардаг юм гэхээр 83 оны спорт хатад орох гээд бид нар бэлтгэл гарцсан сэргийн амралтанд байж хагаад тэр өдөр бидний бүгдийг амраасан. Тэгээ амраасан чинь би найзтайгаа хоёулаа коросонд гүйгээ гараад хоёулаа санзаа хүртэл коросонд гүйчээд буцаад ирээд тэр бидний бэлтгэл хийдэг газар дээр дасгал хийгээ байж итл багш дууч чинь гэсэн байхгүй юу. Тэгэхээр мэдээж хүүхд юм чинь багштай юу гэж зэмлүүлнэ гэж бодох үү те. Магтуулах юм бодол гүгээд очисон чинь нэг юм уурт юм сураар ингээ шахуурдад оруулахсан. Тэр үедээ бол гомдоод уйлсан. Яагаад ингэж байгаа юм би юм те би зүгээр хэвтэйгөө юм хийгээ явж байхад яагаад ингэж байгаа юм бол гэж тэр үедээ би маш их тэгж бодсон. Тэгсэн хэрнээ бид нар бол багштай хайргүй байгаагүй маш их хайртай байсан юм байхan дагчтай дака огштай бид нэр одоо дасгалжуулагч нартай бол хайртай байсан. Сүүлд ингээ бодоход тамирчдын бэлтгэл хансан бэлтгэл цөмөрнө гэж нэг тийм яриа байдаг. Тэгээд мэдээж бэлтгэл ингээд яг гой болцсон үед юу ч хийсэн ядардаггүй. Яаж ч гүйсэн амьсгааддаггүй тий юм хиймээр санагдаад байдаг. Тэр үед нь багш нар яг жолоогийн тат гэдэг шиг тий яг сайхан амраагаад юм хумын тааруулаад ингэж хатна нөгөө дураараа хоёр нь гараад коросонд гүйцсэн. Нэг тийм л юм айгуу сэтгэл тодхон байна да. Болгоны аз жаргал бол өөр байдаг баха. Зарим нь бол их мөнгөтэй олон ч гэдэг юм уу, тийм ээ? Зарим нь бол одоо юу гэдгийг гой байшинтай, гой машинтай ч гэдэг юм уу. Миний хувьд бол ерөөсөө л эрүүл саруул. Тийм үү? Хамгийн нэгдүгээр эрүүл саруул, элэг хүтэн, халуун дулаан амьдрал гэж боддог. Тийм байхад дараагийн юмнууд бүгд араараа сан цувраад болоо явчихна.
Анх Америкт ирэхдээ дөө чүрээгүй ирсэн штэ. Тэгсэн мөртлөнгөөс нэг л их завгүй ажил хийгээч гэдэг юм уу те. Ингээл хүүхдүүдээ нааш чааш ингээл гүйж явснаас сургуульд бол сураагүй. Тэрийг л би жоохон боддоо штэ одоо хэрнээ. Би сургууль сурчихгүй яаваа. Ямар тэнэг юм бэ? За хүүхдүүдээ л сургачвал болоо л гэж бодсон юм шиг байгаа. Ер нь эренгүүтээ тэр байтхан манайх гэртээ ерөөсөө манай нөхөр эренгүүтээ гэртээ хууль гаргасан шүү. Дүрм гаргасан. Ерөөсөө гэрт англиар ярихгүй. Дам монголоор ярина. Тийм учраас өнөөдөр хүүхдүүд манд бүгд монгол хэлтэйгээ. Монголоор бид нар бол бүгд чөлөөтэй ярьдаг. Манай баг хүү энд төрсөн шүү дээ. Тэгэхэд манай баг хүү хүрт монголоор ярьдаг. Одоо 18-тай хүүхд байгаа. Хэрвээ манай өвгөн битээр ярьдیں۔ Хэрвээ бүгдээрээ зүгээр англиар болсон болоогүй те бид нар ингээд яриад байсан бол битээр бол нэлээд сайжирчих байсан те. Тийм тэгж л бододгийн. Гэтэ нэг харамсаад ийдгүй юм уу? Хүн ер нь амьдралд харамсаад яах юм бэ? Тэ? Өөрөө зүгээр болгоё гэж жоохон зүтгэл явбал тэгээд гайгүй. Нэг хайхтар харамсаад ингээд ах юм байдгүй шүү дээ. Ер нь хүний өгөр хүнийг битий дүгнэрэ гэж боддог. Мэдхгүй ээж танихгүй энэ тийм штэ тэр тийм штэ гэсэн юмар хүнийг дүгнж болохгүй гэдгийг би бүр айггүй сайн ойлгодог. Дээрэс нь би өөрөө сонсомооргүй үг байгаа штэ. Би ингээд сонсороо гомддог ч юм уу. Би тийм үгүй хүнд хэлхийг хүсдэггүй. Яагаад гэвэл хилээ хазаал өнгөрдөг. Оо яах вэ? Маш уучлалтай. Би хүнийг бол маш их уучладаг. Оо зүгээр ойлгоно. Тэгж байгаа зүгээр очно үз. Ингээл явдаг. Тий. Хүүхдүүдээ ч гэсэн хэлдэг. Миний хүүхдүүд хүн тамаагүй битээ хэлээрэй. Дараа нь харамсыг тэр үг амнаас тиг гарсан байхад тий буцаагаад барьж болохгүй штэ. Цаад хүний сэтгэлж юу ч болоо үлээ тий. Өөр дээрээ ингээд төсөөлө бодохоор хүн өөрөө маш их гомддог. Маш их те эвгүүцдэг. Тийм үгнүүдийг бол хайрлаад хэлэхгүй байх хэрэгтэй. Өнгөрүүлсэн амьдралдаа тэрээр хизээж харамсаж байсангүй. Хийж буй ажил, зорж яваа үйл бүхэн нь Монгол хүн, Монгол орныхоо төлөө зүрхэн цохилдог. Ямар сайндаа л өдөрт түүний утас лавлах товчооноос бараг илүү дурна. Эмнэлэг, дэлгүүр сургууль гэд ганаа ихчил хамгийн сайныг мэдэж байгаа хэмээн өдөр шөнийн алинд ч утсан завгүй. Тэр бүхэнд төрсөн хүүхэдтэй хэлж буй аятай дэлгэрэнгүй зааж өгнө. Тиймдээч Лос Анжелес хотынхан ган их хоёрыг манай өндөр ээж хэмээн хүндэтгэн нэрийддэг. Лос Анжелес хотынхан монголчуудын шинжил, маад, цэргийн баяр гэд олон сайхан арга хэмжээг баг хамт олонтойгоо зохион байгуулж иржээ. Хийх юм бол мэдээж маш их байгаа. Би бол ер нь ирснээс хойш монголчуудаас ерөөсөө хөндийр тасраагүй. Энийг бид нар л хийхгүй болохгүй гэсэн бодлоор юмаа хийсээр яваад өдий хүрсэн. Одоо хоошид хийнэ гэж бодож байгаа юмд бол бас байгаа. Одоо мөрөдөл гэд ботход бол сони юм шиг боловч мөрөдөл байдаг. Ер нь нэг юм сайхан газар аваад тэр газар дээр гоё монгол гэрнүүд бариад монгол гэрүүд дотроо тий номнууд даан тавиад тэндээ монгол ах цогцлоогаад хүмүүс хүүхдүүд орж ирээд Монгол гэдэг орн ийм орн байдэн шнэ гэдгийг манай өөрийн баг хүүхдүүд ч гэсэн тий одоо энд өсөж торинж байгаа хүүхдүүд монголоо мэдэхгүй байна. Тэд нар чи ороод ингээд бүгдийг үзээд монгол юм амтлаад монгол цайгаа уугаад тийм үү. Тэгээд ингээд гараа явдаг. Тиймэрхүү нэг цогцлбор юмтай болох юмсан гэж би маш их мөрөөдөж байгаа. Тэгээ би биелнэ л гэж боддог. Гадаадад ажиллаж амьдарч буй олон монголчууд хүний газар, олон хил, өөр соёлын дунд амьдарч байгаж сэтгэл зүрхэндээ үргэлж эх орноо тээж явдаг. Аав ээжийнхээ сургаалыг амьдралынхаа мөрлөг болгож, үр хүүхдүүддээ монгол хэл соёлоо өвлүүлэхийн төлөө хичээж, Монголдо хэрэгтэй зүйлийг бүтээх мөрөөдлөөтэй зүтгэсээр л байдаг. Тэдний нэг Бэгцөрөнгийн ган их хоёр. Хол байгаа ч Монголдо ойр бидний бахархал. Харин газар гялалцаж буй Монгол зүрхний нэг. Монголоос тасраагүй Монгол билээ. Би сэтгэл, оюун ухаан, энэ биеэрээ баян, боловсрал мэдлэг, туулсан амьдралаараа баян, үр хүүхэд, ач гуч, анд нөхдөр баян, үргэлж цоглог, хэмэр төгс, би цогцороо баян, хань нөхөр, халамж хайраар баян, хөгжиж дэвшиж, тэнгэрлэг оршдгоороо баян, хаанч явсан их орноороо гайхуулах баян, хүний орчлонд жаргаж, бас завж яваадаа баян.
Ээж гэж дуудуулдахдаа хачин баян, эхнэр болж жаргасандаа нүгэлгүй баян, эмээ болж нэлхэрсандаа туйлгүй баян энэ бие минь тэр чигээрээ миний баялгаа.